хавар гинэний баяраар очсон шүү дээ. Тийм тэр үе. Намар дахиж нэг ирлээ гэсэн та очоо. Намар одоо бас ер нь би жилээр нэг тийм нэг аврын талаан цагт нутагтаа очиод нэг хэд хоног байх юмсан гэж боддсон юм аа. Тэгээд чадахгүй юм да. Тэгээд хөөж явахад ч одоо нэг энэ хамаатан садан надад их олон доо. Би хотын дээр байж 71 онд ер нь хотын иргэд бол хотод их ер нь ажил явуул их тусалд юм да. Тусалж байсан. Тэр имийг би энэ жил танаас харлаа. Ерөөсөө энэ тэмцэл за утаагүй болгоё. Цамаараа одоо энэ юу шахмал төлөв ширгэлийгээд ингээл яасан чинь тэр бүт чинь их ч хөдөлмөр гарч байна. Их ч олон цаг зарсан баг. Их ч уур хөргсөн баг. Тэгтээ үр дүнүүд үнэнхээр сайхан болж байна. Яг тийм тэр үеийг санаж юм байлээ. Тэгээ чи их тийм одоо жижиг чимэглүүр ажил их шаарддаг ажил байна. Тэгээ байнгын одоо бас оролцоо их шаардж байна. Москва хотод бид нэр яг энэ хот байгуулалтын чиглэлээр ажиллах нь ялангуяа саяны ярьдаг нэг Прогор институттэй ажиллах нь их зөв гэж бид үзээд байгаа. Яагаад гэх юм бол эдгээр тасар их одоо мэдээлэл байна. Бидэнд байхгүй одоо нөгөө архив, хот байгуулалт, төлөвлөлт, судалгаа, усны судалгаанаас эхлээд геологи байгууллагын одоо газрын зүүн одоо судалгаа, геологийн судалгаа гэдэг энэ хот төлөвлөлттэй холбоотой олон мэдээллүүд бас энэ байгууллагад одоо 56-54 оноос хойш хийсэн бүх мэдээллүүд энэ газарт байна. Зарим нь яг манад бас байна, зарим нь байхгүй байна. Тэгэхээр бол одоо цаашаа нэгдүгээрт газар байршлын хувьд ойрхон, хоёрдугаарт харьцахад амар, гуравт ойлголцоход ойлгомжтой. Дөрөвт бол одоо бас ингээд энэ хотын чинь өнгөрсөн одоо ирээдүгөө бүх юм холбоотой явах учраас бол энэ байгууллагатайгаа илүү ойрхон ажиллая гэж. Манай нийслэлчин одоо ерөөсөө дэлхийн том мегаполисуудын хэмжээнд хүрлээ шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээг л одоо ажиллах боллоо шүү дээ. Таны ажил бол ерөөсөө энэ чинь сая 200 мянган хүнтэй сая 400 ч хүсэж байна одоо. Одоо ер нь сая 500 гарсан. Энэ чинь бол одоо ерөөсөө олон талын том асуудал, их том асуудлын юунд хүрлээ. Тэгээд одоо чи ингээд бүх юм улс орон хот тосгонууд чинь нээлттэй болцсон, хэл хязгаар гэж юм байхгүй болсон учраас бид нэр одоо эднэртэй зэрэгцчил алах тал дээр анхаарахгүй бол одоо хоцорч болохгүй. Хоцорох юм бол одоо асуудал улмал хүндэрнэ.